За өнөөдөр 25 оны 6 сарын 5-ны энэ гайхамшигтай өдөр би энэ лайвыг хийхээ сууж байгаадаа маш баяртай байна. За энэ өдөр бол миний дахин төрсөн өдрөө. 2 жилийн өмнө 23 оны 6 сарын 5-ны өдөр би анх нараа томсон багштайгаа анхныхын сургалтанд нь сууж байсан хүн байгаа. Энэ 2 жилийн хугацаанд вау, ямар их олон зүйлийг хийгээвэ. Ямар олон их зүйлийг суралцаавэ. Тийм учраас энийгээ би та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Нара томсон багштайгаа би 2 жилийн өмнө уулзахад худагныхоо ёроолд унсан. Цаашаа гарах гарцгүй юмд болсон. Миний амьдралын хамгийн хэцүү үе байсан. Тэгээ хүн ийм нөхцөлд орсон учраас гарц гаргалгаа аврал айж хүн ингээ ийшээ тийшээ гүйдэг юм билээ. Тэр гүйж явж явах үедээ би нараа томсон багшигаа итгүүлэнгүй үзэлж анх сургалтанд сууж исэн өдөр байгаа. Энэ өдрөөс миний амьдрал оронгороо иргсэн. Энэ өдрөөс би дахин төрсөн. Дунд таснаа. Амьдралыг харах өнцөг минь, амьдралыг харах хараа минь өөрчлөгдсөн. ТВ багштайгаа, нараа томсон багштайгаа суралцаад, багшийнхаа шатараасан системчилсэн сургалтанд суугаад өнөөдөр яг 2 жилийн дараа 2 жилийн өн дээр өөрийнхөө хийсэн зүйлийг, бүтээсэн зүйлийг, багштайгаа хамтарч хийсэн зүйлийг хараад дүгнсэн чинь би өөртөө вау, бимба. Энэ бол үр дүн гэж хэллээ. Энэ үр дүнгээ би та бүхэнтэйгээ хуваалцъя. Дахин төрсөн энэ баяраа та бүхэнтэйгээ би хуваалцъя. За энэ 2 жилийн хугацаанд би багштайгаа тасралтгүй ажилласан. Багштайгаа ажиллаад өөрийнхөө олон янзын тэр траумануудыг, олон янзын шархнуудаа эдгэж, сэтгэлийнхаа өвчнгүүтээ эдгэж, цаашлаад би өөрөө эдгэж, өөрийгөө янзалж чадсан учраас би бусад өөр хүмүүс бас тусалцаа өгж болох юм байна гэж би багшийнхаа үүсгэн байгуулсан топ коуч ахтай дэлсэн орж midlife empowerment гэж 2 нийшээр төгсөж одоо коуч болсон хүмүүсгүй байгаа. За дөнгөж саяхан хэдхэн 7 хоног өмнө багшийнхаа бас мастер спикерийн хөтөлбөрт хамрагдаж одоо спикер болсон. Энэ бүх зүйл маань одоо тийм амар ирээгүй. Вау. 2 жилийн өмнө худагныхоо ёроолд орсон. Тэр нэгэн сул дорой эмэгтэй дуу хоолойгоо ч илэрхийлж чадахгүй. Цаана та бүхэнтэйгээ ярьж байгаа энэ фэйсбүүкийн пэйжин дээр өөрийнхөө зургаач тавьчих чадахгүй. Хизээч одоо энэ одоо паблик одоо хүмүүст ярина гэж миний толгой тархинд бол байгаагүй, багтахчгүй байсан. Тийм хүн одоо 2 жилийн дараа 2 чиглэлээр коучингийн мэргэжил эзэмшсэн. Өөрийнхөө зөвхөн энэ паблик группэн дээр одоо 6.8 мянган дагагчтай болсон. Өөрийнхөө болоогүй группээ үүсгээд Bimba coach midlife empowerment гэдэг өөрийнхөө private group үүсгээд тэнд 4.5 мянган дагагчтай болсон байна. За бас YouTube-ийн маскгүй амьдрал гэдэг контент нээсэн, өөрийнхөө сувгаа нээсэн байна. Public speaker-ийн группэд хамрагдаж маш олон хүмүүс одоо public speaker буюу илтгэл тавьсан байна. За тэрний хажуугаар би ямар ч зүйлээр үнэлж болохгүй маш олон зүйлүүдийг өөртөө болон үр хүүхдтэй гэр бүлтэй хийж чадсан байна. Цаашаа ч хичээж хийж явахаар нь өдөр тутамдаа. Энэ бүхэн зүйл маань нэг өдөр орж ирээгүй. Энэ бүхэн зүйл маань миний 2 жилийн уйггүй хөдөлмөр өдөр тутмын минь одоо миний чармайл, хүчин чармайл. За тэнд олон маш олон зүйлүүд байгаа. Өөрийнхөө энэ олон айцуудаа даван дийлсэн. Өөрийнхөө олон энэ дайснуудаа даван дийлсэн. Өөрийгөө ялан дийлсэн. Өөрийгөө тэр тухтай дулаахан бүснээсээ түлхэн гаргасан. Тэрнийхээ тулд би өөртөөгөө маш олон тэмцлүүд байсан. Өнөөдрийн зэрэгт намайг хүргэж ирсэн байна. Энэ бололцоог олгосон тэр Нара Томсон гэмээх энэ гайхамшигт би хүмүүн, миний багш, миний ментор, миний чиглүүлэгч, соён гэгэрүүлэгч энэ олон мянган хүмүүст соёлыг түгээж явж байгаа. Тэрхүү урд нь тугийн бариа тэр мөсийг хагалж яваа энэ гайхамшигтай бүсгүй, энэ гайхамшигтай Монгол ээж. Энэ хүмүүнээр би үнэхээр бахархаа сууж байна. Ганцхан Бимбагийн амьдрал гэж мянган хүмүүсийн амьдралд өөрчлөлт оруулсан. Энэ бололцоог бий болгосон. За мэдээж бас энэ сайхан боломжийг бас би шүүрээд авсан. Тэрнийхээ төлөө өдөр болгон уйггүй зүтгэсэн, тэмцсэн.
Энэ бүх зүйлийн үр дүнд 2 жилийн хугацаанд би та бүхэнд өөрийнхөө үр дүн ингээд багцлаад хийлээ сууж байна. Энэ бол миний амьдралын гайхамшиг. Энэ бол надад гайхамшиг. Энэ бол надад ямар ч үн цэнээс олдохгүй тийм гайхамшигтай priceless тийм бэлэг үр дүн. Тийм учраас та бүхэндээ би та бүхэн өнөөдрөөс ямарваа нэгэн зүйлийг яг одооноос өнөөдрөөс ихтээрээ эргээд 1 сарын дараа 1 жилийн дараа одоо наа чи 2 жилийн дараа ингээ эргээ харах юм бол та тэр өдрөөс өнөөдрөөс ихсэн тэр зүйл маань ийм үр дүнгуудыг авчирсан байна. Би яагаад гэвэл өнөөдөр ихэлсэн учраас надад ирээдүйд энэ үр дүн гарсан байна гэж та хэлээд яриад бодоо сууж авах болно. Тийм учраас та өөрчлөгдөх юмсан. Миний амьдрал нэг биш байна. Би нэг биш байна. Энэ миний одоо бодоо хүсэж явж байгаа зүйл биш байна. Магадгүй би нэг зүйл хүрэх гэсэн юм а гэдэг бодолд хууж байгаа бол та яг энэ алхмыг өнөөдрөөс хийгээрэй. Бага багаар жижиг жижигээр урагшлаад агараа. Эргээд харахад бол та маш том амжилтанд хүрсэн байх болно. Тэгээ энэхүү гайхамшигтай 6 сарын 5 миний дахин төрсөн өдөр та бүхэнтэйгээ энэ баяраа хуваалцаж байгаадаа үнэхээр талархаж байна. Тэгээ энэхүү баярыг минь хуваалцсанд үнэхээр баярлалаа. Тэгээд энэхүү дахин төрөх болцоо олгосон. Амьдралыг харах гайхамшигтай тэр гэрэлтэй нүдээр харах болцоо олгосон. Багштай маш их баярлалаа. Тэгээд бас маш сайхан хамт олонд намайг оруулсан. Энэхүү сайхан хамт олноор хүрээлүүлж байгаа учраас би баян дүүрэн тарган тийм бүсгүй болсон байна. Баяр баясгалантай, аж жаргалтайгаар энэ бүх зүйлээ хүлээн авах чадвартай, чадaltaй. Тэгээ өөрийгөө чарлаад, өөрийгөө хүчрхжүүлээд, өөрийгөө зориглуулж чадахгүй, өөрийгөө цэнэглээд зогсохгүй, бас бусдад өөрийнхөө тэр хүч энерги бас хуваалцах боломжтой чадaltaй болсон байна. Тэгээ энэхүү гайхамшигаа та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа үнэхээр их баярлж байна. Тэгээ та бүхэн минь бага алхмаар зүтгээд байгаарай. Тэгээ та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Тэгээд та бүхэн минь та минь энэ хорвоод төрснөөрөө л үн цэнтэй юм шүү гэдгээ бити мартаарай. Та болвол энэ хорвоогийн гайхамшигт бүтээл хүн нэг бүр. Тийм учраас тэр гайхамшигтай бүтээлээ өөрийгөө хайрлаарай хүмүүсээ.